Дундгай аймгийн Дэрэн сумын 4-р багийн Мянгат малчин Дорж хоолойн Батлэгрийн адуун сүргийн хүрэгч гүнээс ихэр унах төржээ. Дэрэн сумын 90 жилийн ойн баярыг тэмдэглэхийн өмнөхөн ийхүү ихэр унах төрсөнд нутгийн ард түмэн ихэд бэлгшээж байгаа гинэ. Батлэгэр нь 38 наснда улсын сайн малчин болсон. Нутаг басандаа нэр хүндтэй малчин туршлагатай адуучин залуу юм байна. Нийслэлийн мэргэжлийн ялалтын газраас Чингэлтэй дөрвийн 4-р хорооны нутаг дэвсгэр Тухайн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны захиалгаар барьж байгаа. Цахим архивын барилгын 14-р давхраас 3 ажилтан унаж амнасаа алдсан. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр нийслэл хувьцаат компани, туслан гүйцэтгэгчээр тэгшрэх хувьцаат компани ажиллаж байсан гэдгийг мэдээлэл өгсөн байна. Мөн шалгалтын явцад тус барилгад ажиллаж байсан ажилчид хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрм журмыг мөрдөө ажиллаагүй нь тодорхой болсон байна. Тиймээс одоогоор барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. Гудамжлалын хүрээнд шийдэлсэн 100 айлын уулзрыг өчигдөр нээж хүлээлгэ өглөө. Энэхүү уулзрын ажилд урьдчилсан байлаар 1.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа зөвшөөрлгүй 57 мянган ачааны автомашинд ЕЦ зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ. Засгийн газрын харийн 11.1 төвдөрсөн санал гомдлын дийлэнх хувь нь төрийн үйлчлэгээтэй холбогджээ. Тухайлбал төвшүүд натар байрлах түз машин ажиллахгүй байгаагийн зэрэгцээ холбогдох дугаарлуу залгаж энэ тухай дуулах гэхэд утас нь холбогдохгүй байгаа. Мөн өвдөд эмнэлэг тантгаар эмчинд гэр барих ажилтаа гэд үзэхгүй байгаа тухай гомдлыг мэдүүлжээ. Түүнчлэн наадмын өмнөхөн асуудал болгон давж байсан ургах нараа хороодлын бохирын усны асуудлыг ч өчигдөр хүртэл шийдээгүй талаар оршин суугч нь хүндсэн байна. Монгол ерөнхийлөгч Илбэг Доржийн Япон улсад хийж байгаа айлчлал өчигдөр эхэллээ. 7 дугаар сарын 24-ний хүртэл айлчлалаар Монгол ерөнхийлөгч Илбэг Дорж Японы ерөнхий сайд Абэтэй хэлцээж дүнгээр нь хамтарсан мэдээлэл гарын үсэг зурх юм а.